Эмийн карча програмд хэрхэн азын зайн зөвлөгөө авах талаар сургалтыг оръё. За бүгдээрээ хэрэглэгчийн нэр нууц үгээ бичээд нэвтрэх командыг дарна. За нэвтрэх командыг дарснаар бидний харагдах хэсэг маань ингэж харагддаг. Энд нийт 5 хэлэлцүүлэг байна гэж харагдана. За одоо хэдүүлээ яаж авах вэ гэхээр үйлчлүүлэгчийн регистрийн дугаарыг бичээд хайх командыг дарна. За хайх командыг дарснаар яг уу гэхээр иргэний мэдээлэл болон анонимны зэсгийг хамгийн сүүлийн байдлаар оруулж өгнө. За хамгийн сүүлийн байдлаар оруулж өгөхдөө яг уу гэхээр засварлах командыг дараад хамгийн сүүлийн байдлаар сонголтыг хийж өгнө гэсэн үг. За ажилгүй ч юм уу за ажилттай хадгалах командыг дарна мөн анонимны зэсгийг бүгэлж өгнө гэсэн үг. За энэ яг уу гэхээр асуулт хэсэгт маань үндсэн мэдээлэл болж ордог хэсэг байгаа. За тэгэхээр үйлчлүүлэгчээс асуугаад хадгалах командыг дарна гэсэн. За ингээд яг уу гэхээр хэдүүлээ асуулт хэсэг дээр дараад за эндээс төрлөө сонгоно гэсэн ганцхан хэм судлал биш өөр асуух асуултуудаа за одоогийн байдлаар болохоор хэм судлалын зөвлөгөө авах гээд хими чнараас зөвлөгөө авах гэж хадгалах командыг дарчих. За энэ дээр эсвэл өөр одоо нэг асуух гэж байгаа асуултаа бичээд хадгалах командыг дарж болно. За ингэнгუთ хамгийн сүүлийн байдлаар миний бүх асуумжууд гараад ирнэ. Энэ хамгийн дээр болохоор миний хамгийн сүүлийн асуулт гарч ирнэ гэсэн. За энэ дээр хоёр дарж ороод за одоогийн бодит үзлэгт өөрчлөлт оруулах гэдэг хэсэг дарна. За энэ дээр яг уу гэхээр тухайн үйлчлүүлж байгаа хамгийн сүүлийн үзлэгийг оруулж өгсөн. За цээжэр өгд юм уу, хим алддаг юм уу, эдрийн чагталж өгөөд онцгой оншоо тавьж өгөөд за юу гэдгийг аяар сонгож өгөөд за ингээ бусад бүх амин үзүүлэлт мэдээллүүдээ оруулж өгөөд за холтер болон шинжилгээнийхээ зураг болон PDF файл сонгох хэсэгт оруулж өгөөд хадгалах командыг дарна гэсэн. За ингээ хадгалснаар та асуултаа давхар бичиж өгөөд энэ дээр ийм асуулттай байсан тэгээд хадгалах командыг дарна. За ингээ хадгалах командыг дарснаар яг уу гэхээр бидний нүүр уудсны хэсэгт энэ дээр ингээ хамгийн сүүлийн байдлаар гараад асуухаар тэмдэглэсэн гэд. За энэ хэсэгт болохоор саяны оруулсан мэдээлэл харагдахгүй байгаа учраас энэ дээр дараад нэх дарж командыг. За нэх командыг дарснаар амжилттай хадгаллаа гэд окей дарч. За тэгэнгუთ яах вэ гэхээр нүүр уудсанд маань ингээ гараад ирнэ гэсэн. За тэгээд асуултаа харахын тулд хариултаа харахын тулд энэ доотлын хэсэг дээр дарж харна гэсэн. За хэрвээ тэгээд асуулт маань хариулагдаад дууссан байх юм бол хаах гэдэг командыг дарна. За одоогийн бүрэн үзлэгийг үзэх гэж дарах юм бол энэ дээр өмнөх бидний анонимны зэсэг болон үзлэгийн хэсэг маань гарч ирнэ. За анхаарал тавьсан явдал баярлалаа. За биний хач